61 нь болохоор бүр ийм нийлбэрийг болгоно. За энэ нийлбэр харсан чинь 4-өөр нэмэгдэж байна. Ингээд 4 нэмж байгаа архимед процент биш. За тэгэхээр манайх эхний n гişin нийлбэр буюу энд гişin томьёо энэ гэсэн үг. За бүгд шалгая л да. N-ийн оронд 1-ийг тавилаад хэрэг 3 гарч байна. 2-ыг тавилаад 8-аас нисэхээр 7 гэж гарч байна. За 3-ыг тавихаар 12-аас нисэхээр 11 гэж гарч байна. Тэгэхээр манай ерөнхий гişin томьёо нь энэ гэсэн үг. За тэгэхээр geometry press-ийн архимед пресс ихний n гişin нийлбэр болоход бүгд хамгийн ихний гişүн дээр хамгийн сүүлийн гişүн нэмээд 2 туугаад хэдэн гişүн орчуулдаг. Тэгэхээр манай хамгийн ихний гişүн эдийн засч 3 юм байна. Хамгийн сүүлийн гişүн маань болохоор 4-ээс 1 юм байна. Тэгээд 2 туугаад n орчуулж байна. Өөрөлдвөл энэ 1-ийг давхаар энэ гараад 2-ыг давхаар энэ гараад гэх мэтлэн n-ийг давхаар энэ гарсан гэсэн үг тийм. Тэгэхээр n шиг. За тэгэхээр 4n-ээс энэ хоёроо эмэгтэхээр нэмэх нь 2-ыг хуваах нь 2 өрчих нь n. Эндээс 2-ыг хаалтнаас гаргахаар 2n дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2 өрчих нь n. Хураалаа эндээс 2n дээр нэмэх нь 1-ийг өрчих нь n болох нэ. Тэгэхээр 2n-ийн квадрат дээр нэмэх нь n буюу хариу нь n. За 62 нь ийм задаргааны пирамидын үржүүрийн x квадратын өмнөх коэффициент нь биднэрт 49 өгсөн байна. Тэгээд a-г болгоно. За тэгэхээр бүгд энэ 2-ны үржүүрийн гишүүнлээ үржүүлчихнэ. X-ийг үржих нь 1 дээр нэмэх нь x-ийн 7 зэрэгт нэмэх нь a-г үржих нь 1 дээр нэмэх нь x-ийн 7 зэрэгт. За тэгээ нүний x квадратын өмнөх коэффициент мэдэгдээд байгаа тий. За тэгэхээр энийг тус бүрээс нь олж. Манай энд x гэсэн өртгөн байгаа юм чинь энэ 1 дээр нэмэх нь x-ийн 7 зэрэгт биномоос л x-ийн зэрэгтэй гишүүнийг олчихно тийм үү. За эхнийх нь x-ийг үрчнэ гээд одоо эндээс x-ийн 7 зэрэгтэй гишүүнийг олно гэдэг маань c7-гоос гээд биномын эхний гишүүнийг 2 дугаар гишүүн x. За гэтэл надад x-ийн 1 зэрэг байх хэрэгтэй. Тэгвэл энийг зэрэг яг энд өгдөг 7-оос нисэхээр 6. За ингээд би x гишүүн олчих. За дараагийн эндээс болохоор a гүрчих нь эндээс бол x-ийн квадратыг гишүүнэл болно. Тэгэхээр яаж болох юм гэж бүгдээрээ биномын задраагаар c7-гоос яг тухайн надад хэрэгтэй гишүүн маань эхний гишүүнийг 2 дахь гишүүн маань x. Гэтэл надад x-ийн квадрат зэрэгтэй хэрэгтэй гэсэн. Тэгвэл зэрэгнээний байдаг 7-оос 2-аар 5. Өөрөөр би тухайн яг хэрэгтэй гишүүнэл ялгаад авчих шүү. За c7-гоос 1-ийг үрчих нь x-ийн квадрат гэсэн үг. Дараагийнх нь a гүрчих нь c7-оос 2-ыг үрчих нь x-ийн квадрат. Тэгэхээр x квадратыг хаалтнаас гаргачвал c7-оос 1 дээр нэмэх нь a гүрчих нь c7-оос 2 гэсэн үг. За өмнөх x квадратын өмнөх коэффициент нь 49 гэхээр манайх энэ маань 49-тэй тэнцүү байх a болгож байгаа гэсэн үг. За тэгэхээр эндээс c7-оос 1 гэдэг бол 7, нэмэх нь a гүрчих нь c7-оос 2 гэдэг бол 7-гийн факториалыг авах нь 7-оос 2-аас 5 өрчин 2-ын факториал. Энд 49 тэнцүү байна. Тэгэхээр 7 дээр нэмэх нь a гүрчих нь энийг 5 хүртэлх тооны үж туваахаар 642-ыг 2-т орж 21 тэнцүү 49 байна. За бүгдийг 7 туваагдах юм байна. Тэгээд 7 туваачи бүгдийг. Тэгэхээр 3a тэнцүү 7-оос нисэхээр 6, a-га олсон чинь 6 3 туваад 2. За юм байх a болсон чинь a нь 2 байх нэ. За 63 болохоор ийм трапецийн суурьуд нь А-д-ийн 3 бц гэж. За манай А-д маань А-д доод суурь маань энэ дээд сууриасаа 3 дахин урт юм биш үү. За тэгэхээр А-д суурийн дундад цэг нь К. За энэ бол дундад цэг юм байна. Тэгээд бүгдээр дараа нь яасан гэсэн чинь АЦ диагонал ба БК огтлынх нь цэг нь О. Тэгээ бүгдээр яах юм гэсэн чинь АО векторыг орбол энэ АО векторыг юугаар илэрхийлэх гэсэн чинь АБ болон АД вектороор илэрхийлэх гинэ. Энэ хоёроо вектороор илэрхийлэх юм шиг цэгрэг. За тэгэхээр бүгдээр эндээс ингээ харсан чинь манай трапецийн хувьд энэ гурвалжин доотлын гурвалжин хоёр маань төсөөтэй. Яагаад төсөөтэй вэ гэсэн чинь трапец учраас энэ хоёр параллел. За энэ хоёр параллел байна гэж чинь 3 дахь шулуунаар огтлж байгаа энэ шулуундын үүсэж байгаа энэ өнцөг, энэ тэгээд тэнцүү. За тэгэхээр одоо гурвалжны өнцгүүд нь тэнцүү байна гэж энэ ногоон гурвалжин, энэ гурвалжтай төсөөтэй. Төсөөтэй юм бол бүгдээрээ энийгээ
энийг x гэж. Тэгвэл эндээс x багш манай AD суурь маань BC-гээс 3 дахин x юм чинь AD маань энд яасан. За хуваахад амарчаад 2x авч. Тэгвэл 3-ыг 30 нь 2x буюу манай AD нь 6x юм байна. Тэгвэл эндээс AK K дээр тэнцүү бөгөөд 6-г 2 тухаар 3x. Тэгэхээр энэ маань 3x, энэ маань 3x. За тэгэхээр одоо манай энэ хоёр гурвалжны хувьд төсөөн коэффициент мэдэгдчихлээ шүү дээ. Яаж мэдэгдэж байгаа гэсэн чинь яг энэ эсрэг тал нь 2x юм бол энэ эсрэг тал нь 3x юм тий. Тэгэхээр манай төсөөн коэффициент нь дээдлийн гурвалжны харгалзах суурь BC-г том гурвалжны харгалзах суурьд хуваасан чинь 2x-ийг харьцан 3x байна гэдэг маань 2-ыг харьцан 3 гэсэн. Тэгвэл одоо эндээс би яах чаа гэсэн чинь манай AO маань юу вэ гэсэн чинь А дээдлийн гурвалжны харгалзах ОЦ-ыг энэ үнцгийн эсрэг нөгөө гурвалжны энэ үнцгийн эсрэг АО хуваасна мөн адилхан 2-ыг харьцан 3 гэсэн үг шүү. Дээдлийн гурвалжны ОЦ-ыг том гурвалжны АО тарьдсан харьцаа нь мөн 2-ыг харьцан 3 гэсэн үг. Тэгвэл энийг 2z-тэй бол энийг 3z-тэй гэсэн үг. За тэгвэл би одоо эндээс яах гэдэг вэ гэхээр АО маань манай АЦ-тэй коллинар АЦ-тэй параллел гэсэн үг. Тэгэхээр АО гэдэг маань AC-гийн хэд хуваасны хэд вэ гэхээр AC гэсэн векторыг энд 3 хэсэг, энд 2 хэсэг хомчин нийт 5 хуваасны 3 хэсэг гэсэн үг. За одоо бүгд эндээсээ 5-ны 3 нэжийг одоо AC-г олж чадчих шүү дээ. AC векторыг гурвалжны дүрмээр би яаж олох вэ гэхээр AB вектор дээр нэмэх нь BC вектор. За тэгэхээр би AC вектор олохын тулд гурвалжны 3 дахь B-г ашиглаад гурвалжны дүрмээр AB вектор дээр нэмэх нь BC векторыг тавьчихлаа. За тэнгууд л одоо яасан гэсэн чинь бүгд энд 5-ны 3-ыг өчгөн AB вектор маань болохоор илэрхийлсэн вектор. За BC нь юу юм гэсэн чинь манай BC вектор маань AD вектортой параллел буюу коллинар вектор. Тэгэхээр би BC векторыг AD-гээр илэрхийлж чадна. Тэгэхээр энд чинь 6x дээрээ 2x баг шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг хэрэг манайх энэ 6-г 2 тухаар 3 дахин уртаа гэдэг нугаас өгсөн байна. Тэгэхээр чиглэлээс харна шүү. Одоо би BC вектор гэж байгаа юм бол AD векторыг 3 тухаад нэг нь манай BC векторны AD-г 3-ны 1-ээр үржүүлэхээр 6x үржүүлэхээр 2x гэх шүү. За тэгээ ингээд бэр нь бол хариу болцоо. За тэгээд гişнэлүүлчлээ тавьчих. 5-ны 3-ыг үржих нь AB вектор нэмэх нь ингээд үржихээр 3-д нусчих юм байна шүү. 5-ны 1-ийг үржих нь AD вектор буюу ингээд илэрхийлжлээ. За 64 дугаар нь болохоор энэ тэгштгэл ба хуурм хэсэг нь эерэг байх Z комплекс болгоно. За тэгэхээр бүгдээрээ Z-тэй болъё. Z-ийн коэффициент хэсрэгээр аваад 4-ийн квадрат 16-аас усгана. 4-ч нь А болохоор 1 юм байна. Манай султан 40 юм байна. Хуваах нь 2-ыг үржих нь А. За тэгэхээр эндээс бүгдээрээ хуваах нь 2. Энэ арын хаалтан дотроос болохоор үржүүлээ задлж яснаас яавал арай алдахгүй байх вэ гэхээр 16-г хаалтаас гарч болох юм байна. Тэгээ нэгээс ханы чинь 160 юм чинь 10 болчих шүү дээ. Тэнцүү хасах 4 дээр нэмэх хасах хуваах нь 2. 16-г үржих нь хасах 9. Тэгэхээр хасах тэмдгийг би болохоор I квадратаар сэлчтэй. Өөрөөр энэ I квадрат чи хасах нэг юм чинь гээ хасах 9. За тэгээ язгаар гарч. Тэгэхээр хасах 4 дээр нэмэх нь хасах нь 16-аас 4, 9-өөс 3, I квадратаас I гарах маань хуваах нь 2. За тэгээ 2-ыг гаргаа хураачлаа энэ маань юу болох юм гэсэн чинь хасах 2 дээр нэмэх хасах 12-ыг 2 тухаар 6 I юм байна. За тэгэхээр одоо эдээс хуурм хэсэг нь эерэг гэдэг гэсэн. Тэгэхээр хуурм буюу I-ын өмнөх энэ хуурмтагдаа шүү дээ. Энэ эерэг гэдэг манай шийд буюу эндээс би яг хариугаа алээс авах гэсэн чинь хасах 6 дээр нэмэх нь хасах 2 дээр нэмэх нь 6I нь манай яг шийд байх тийм. 65. Энэ функцийн график нь энэ цэгийг дайрдаг бөгөөд хэвтэй асимптны ертөнцийн 3 төшлөн бол босоо асимпт болгож байна. За тэгэхээр манайх энэ маань гипер болно тийм. За cx-тэй нэмэх нь 3.
За бүгдээрээ эндээс юу болох юм гэсэн чинь надаа хэвтэй асимт нөгч. Хэвтэй асимтыг олохын тулд манай яг энэ рационал функц болохоор бүхэл хэсэг манай хэвтэй асимт болно. За энийг эхлээд хуваалч тий. Цэгээр үржлэхээр C-тэй нэмэх нь BC. За асгаар C-үүд нүстаад 3-аас нь BC-ийн үлдэгдэл юм байна. C оногдоод гэсэн үг. C оногдоод үлдэгдэл нь 3-аас нь BC-г хуваах нь X-тэй нэмэх нь бэ. За тэгэхээр манай энэ функцид хэвтэй асимт нь аль вэ гэж байна. Тэгэхээр энэ маань хэвтэй асимт гэдэг бод Y тэнцүү C. За тэгвэл босоо асимт нь аль вэ гэсэн чинь энэ X-тэй нэмэх нь B тэнцүүдийг нь босоо асимт. Гэвч чи надад энэ хэвтэй асимтны 903 гэдэг өгсөн шүү дээ. Тэгэхээр манай C нь 3 юм байна тий. За тэгээд C-г 3 гэд мэдсэн. Миний олох гэдэг босоо асимт нь болохоор X тэнцүү хасах бай. Тэгэхээр B-г олж болох юм байна шүү дээ. За гэтэл нөгөө талаас надад юу гэсэн энэ цэг манай энэ дээр оршно гэсэн шүү дээ. Тэгэхээр Y-ийн оронд 2-ыг тавилаа. Тэгээд C-ийг бүгдээр тэр дээр 3 болсон шүү дээ. 3-ыг хүчин X-ийн хооронд 1-ийг тавилаа. Хуваах нь X-ийн хооронд 1-ийг тавилаа. Тэгээд B-г олмоор байгаа. Тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь 2 тэнцүү 6-г хуваах нь 1-дээр нэмэх нь бэ. Ийшээ үржүүлэхээр 1-дээр нэмэх нь B маань 3-тай тэнцүү юм байна. Ингээд B-г олсон чинь 2 юм байна. Эндээс X тэнцүү хасах 2 гэсэн ийм босоо асимт байна. За 66. За 66 дугаард болохоор ABC гişс трапецийн AB талыг MC-гээр AD талыг NC-гээр шүргээд C2-ыг дайрсан. Тэгээд C талыг OC-гээр хөтлсөн нэг юм тойрог татсан гэж. За трапецийн суурьуд нь 3, 5 гэсэн харьцаатай. Тэгээд дундаж хэмжээт нь 12 гэд өгсөн. Тэгээд DA нь болохоор энэ тэгшинс трапец гэж байгаа юм чинь энэ маань өндөр нь болчих шүү дээ тий 90 градус. За энэ нь болохоор бидэнд 8 өгсөн. Тэгээд AMOD 4 цэгэн талбайг бол AMOD 4 цэгэн талбайг бол гэсэн чинь энэ маань бас трапец юм биш тий. Урбал энэ 4 цэгэн талбайг болох ч юм шүү. Тэгэхээр бүгдийн трапецийнхаа өндрийг мэдж байгаа. Тэгэхээр доод дэд суурийг нь олоод тэгээд өндрөө мэдж байгаа юм чинь ерөөсөө 2 суурай л болох юм байна. За ингээ энэ бөмбөр тойргийн төв. За цэг рүүгээ шүрглийн зэрэг авдар перпендикуляр буун, ийшээ холболоо бас перпендикуляр буун. За энэ л манай радиус шүү дээ. Ингээд холболоо энэс радиус гэсэн үг. За тэгэхээр одоо надад яасан бэ гэсэн чинь энэ трапецийн дээд суурь, доод суурь хоёрын харьцаа нь надад 3-ыг харьцах нь 5 гэж өгнө гэдэг маань жижиг суурь маань болохоор 3 хэсэг, манай AB нь болохоор 5 хэсэг. Загс чи надад дундаж хум нь 12 гэдэг өгсөн юм шүү дээ. Дундаж хум нь ер нь заах биенд зурхгүйгээр яачи. Эсрэг талын дундаж цэг, нөгөө талын дундаж цэгээр холбосон энэ шичмийг дундаж хум гэдэг бөгөөд дундаж хум дээд суурь дээр доод суурийг нэмээд 2 тугаастай тэнцүү. Тэгэхээр дундаж хум 12 гэж өгсөн чи яаж хасагч дээд суурь дээр доод суурийг нэмээд 2 тугаастай тэнцүү. За тийшээ үржүүлэхээр чинь 24 болоод манай дээд суурь нь 3x, доод суурь нь 5x. Тэгэхээр 8x нь 24 гэхээр манай x бол 3 болж тавьж байна. X 3 гэж болно гэдэг чинь манай дээд суурь маань 3 хэсэг буюу 9 тэнцүү юм байна. Манай урт суурь AB маань 5 хэсэг буюу 15-тай тэнцүү юм байна. Тэгэхээр энэ 9, энэ 15 өгсөн. Тэгээ нэг битсэн ба. За одоо ер нь бүгд энэ радиусыг олчвол бас нэг зах цухаас юм мэдтгэл юм байна тий. За тэгэхээр энэ радиус энэ радиус шүү дээ. Энэ радиус энэ радиус. Энд дөр квадрат цуцсан баг гэсэн үг. За тэгвэл бүгдээ энэ AB-гээс энэ 15-ыг мэдж байгаа юм чинь манай MB нь юу юм гэсэн чинь 15-аас хасах нь R юм биш. За тойрогт нэг цэгсэн шүргчүүд тэнцүү байдаг. Энэ 15-аас нь R юм бол энэ ч гэсэн 15-аас хасах нь R юм биш. Тэгээд за ийш өндөр боллоо гэж бодоход би нэг мэдж байгаа 8 гээд тэгээд энэ зөрүүгөө мэдчихвэл бифугаар дааж болох юм байна тий. За эсвэл бас яаж болж ирэх чинь тойргийн төвөөсөө ингэ хөвчөд перпендикуляр болоолаа хөвчийг таллаа байна ингээд таллаа очно. За тэгсэн чи одоо надад яасан гэж энэ зэ маань 8 гэж мэдчихэж байгаа шүү тий. За одоо нөгөө талаас бүгд энийг яаж болж болох вэ гэсэн чинь
энд бас 90 градус. Энд 90 градус. Тэгэхээр энд яасан гэсэн тэгшинс тусчих. Тэгвэл энэ маань ээр урттай юм бол энэ бас ээр урттай байна. Би нэг ааш гэж тэмдэглэж. Тэгэхээр эндээс дэ ааш АМ 2 маань хоёулаа ээртэй тэнцсэн юм байна. Тэгвэл би АС-ийг олчихдаг юм шүү дээ. АС-ийг юу гэсэн надад ДЦ маань энэ 9-гээд өгсөн шүү дээ. Тэгэхээр 9-өөсөө R-аа л асч. Тэгэхээр энэ маань 9-өөс радиус гэсэн юм шүү дээ. Энэ бол 9-өөсх нь R. За нэг ингэж болцсон. За бүгд энийг олж чадсан шүү дээ. Яг бол энэ зай маань 8 гэдэг өгсөн шүү дээ. Тэгвэл энэ 8-аас асах нь R юм чинь энэ зай нь 8-аас асах нь R юм шүү дээ. Нэг огч. Тэгэхээр эндээс харуул D энэ болон А2 тэнцүү бөгөөд манай АД өндрөөс хасах нь радиус. Тэгэхээр 8-аас асах нь R юм шүү. Тэгэхээр энэ зай 8-аас асах нь R юм байна. Тэгэхээр бүгд яасан гэсэн чинь энэ гурвалжин дээр гурван талын нэг хувьсгчаар илэрхийлчихсэн шүү дээ. За одоо энэ дээр Пифагорт чи энэ цэгэр гурвалжин дээр АС квадрат дээр АШ квадратыг нэмсэн ОС квадрат. АС маань болохоор 9-өөс нэрийн квадрат, АШ маань болохоор 8-аас нэрийн квадрат, тэг гипотенуз маань радиусын квадрат. За тэгэхээр 81-ээс нь 18-ын R дээр нэмэх нь R квадрат, нэмэх нь 64-өөс хасах нь 16 R дээр нэмэх нь R квадрат, тэнцүү радиусын квадрат. Энэ хоёр нь хурагдчихна. Тэгэхээр эндээс R квадрат энэ хоёр маань нийлэхээр хасах 34 R. За тэгэхэд 81 дээр 64-ыг нэмэхээр чинь 125 тэнцүү гэх юм байна. За эндээс R олчих. За 34. За тэгштэй юм чи 2 таагаад бүтэн квадрат яасан ч болно шүү дээ. 34-ийн квадратсах нь 4-ийг үржих нь А, үржих нь 125. Хуваах нь 2-ыг үржих нь А. За эндээс бүгдээрээ юу болно? 18, 16 зөвтэй. Зя энэ урагдсан гэж байна. Тэгэхээр 34 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 2. За дискриминант маань хэд вэ гэсэн чинь 34-ийн квадрат чинь 1136 лөө. Тэгэхээр 4-ийг үржих нь 125 гэсэн чинь 656 болж байна. Тэгэхээр 656-аас маань язгуур гарахгүй. Тэгэхээр энд бүгдээр нэг алдсан байж болцшгүй шалгая тий. 81 хэрийн зөв, 8 64 зөв байна. За 81 дээр 64-ийн хэмжээ 125 юм үстэй. Оо энд алдсан биш. 81 дээр 64-ийн хэмжээ 145 шүү дээ. 145. Тэгэхээр энэ маань 145 болж тарах маань. Тэгэхээр одоо бүгдээ 34-ийн квадратаас юуг хасах вэ гэсэн чинь 4-ийг үржих нь 145-ыг хасах юм байна. Тэгэхээр 576-аас язгуур 24 гарч байна. Тэгэхээр манай R1 нь 34 24-ийг нэмэхээр чинь 58, 2-т бахаар 29. За 29 тий. R2 болохоор 34-өөс 24-өөс 10, 2-т бахаар 5 юм байна. За эндээс одоо бүгдээ яах вэ гэсэн чинь юугаа олчихлоо. 576 маань 24 квадрат. За дараа олцсон гэж. R29 байж болохгүй тий. Яа 29 гэхээр энийг ингэ шалгаад үзсэн зүг байгааз нэмэхээр 34 өөрчүүлэхээр 145. За радиус 29 гэж болохгүй. Яагаад гэвэл манай энэ зай маань 9 баг шүү дээ. Энэ чинь 9-өөс нь R. Тэгэхээр манай радиус нь 29 нь биш бүгдээрээ 5 гэдгийг авч ашиглана гэсэн. За одоо би чи нэгцэн зэрлэг яах гэдэг вэ гэсэн чинь энэ ногоон хөлтөд трапез нэлбэг болох гэдэг. Тэгэхээр би радиус мэдсэн. За энэ зээг олчихсон шүү дээ. Энэ зээг яаж болох гэж бүгд 9-өөсөө энэ зайгаа л хасчих шээ. Өөрөөр 9-өөс хасах нь R буюу манай тэр AC маань 9-өөс хасах нь радиус буюу 9-өөс 5 хасахаар 4 юм байна. Тэгэхээр энэ зай 4 боллоо, энэ зай 4 боллоо. Тэгэхээр яасан гэж энэ маань 8 болцсон. За энэ 8 юм бол манайх энэ бүтнээрээ 9 юм чинь 9-өөс 8 хасахаар манай DO маань 1 юм шин. За одоо яасан гэж эндээс манай DO маань 1 юм байна. Тэгэхээр бүгдээ энд нэг юм трапез нэлт болох гэдэг байна да. Энэ зай 1, энэ зай 8. За доод цуур нь болохоор яасан гэж энэ R буюу бүгдээ 5 гэдэг болсон. За тэгэхээр энэ талбайг олохын тулд дээд цуур дээр нь доод цуурыг нэмээд 2-т байгаад өндөр үрчилчихнэ. Тэгэхээр дээд цуур дээр доод цуурыг нэмээд 2-т байгаад трапезийн дундаж хүмүүс. 6-г 2-т хаар 3. Тэгээд манай талбай нь
3.8-ийн 24 болж тарах нэ. За 67. За ийм дифференциалч төлөв өгсөн юм байна. X1 y-г нь y үед шийдийг нь олоо гэж. За тэгэхээр одоо эндээс уламжлал авсан чинь юм байна шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ эндээс энэ тэгтгэлийн шийдийг олно гэдэг маань хоёр талаас нь интеграл авчээ. Гэсэн чинь манайх энэ чинь хоёр хувьсгчтай. За тэгэхээр эндээс ингээд интеграл авах тохиромжуулж бүгд яадаг вэ гэсэн чинь хувьсгч ялгах аргаар олно. Энэ арийнхаас y-ийг хаалнаас харахаар 2x-тэй нэмэх нэг. За y-тэй хувьсгчтай нэг талд нь ялгаад энэ y-т үржүүлж ам чинь шаваачи. Тэгэхээр dx тувааж ам чинь энэ dx-ээр үржүүлж. За одоо хоёр тал маань ижлэгэн хувьсгчтай болсон учраас ингээд хоёр талаасаа уламжлахад интеграл авахд болж байна. Тэгэхээр нэгийг хах нэгээс интеграл авахар ихнийх маань натурал логарифмыг хэрэг. За логарифмад эрэг таах ёстой учраас модуль. За 2-ыг үрчийн x-ийн 1 зэрэг чинь зэрэндээ нэмээ тэндээ байгаад нэгээс интеграл авахар x султоо ямар нэгэн c нэмээд өгч. За ингээд одоо би султоо олоход надад энэ туслана. Яагаад гэвэл l-ийн y нь болохоор e. Тэгээд хурагдаад x-ийн хоор 1-ийг тавьчих. Тэгэхээр l-ийн маань 1 гэсэн үг. Тэгэхээр c тэнцүү 1-1-тэйгээ устдаад c бол хасах нэг юм байна. За одоо c нь хасах юм бол бүгдрийн тэгшгэлээ одоо тодорхойлох юм шүү дээ. Натурал логарифм y тэнцүү x-ийн квадратыг нэмэх нь x, c нь болохоор хасах нэг юм байна. За хариу нь ингээд иж магадгүй эсвэл бүгдрийн энийг явах y-ийг олохын тулд хоёр талын l-ийн y-г шүү. l-ийн y. Энэ бол y сортой y-ийг үржүүлж байгаа. Энийг зэрэг болгоод оруулчихаар энэ маань юу болох вэ гэсэн чинь натурал логарифм y-ийн модуль тэнцүү натурал логарифм y-ийн гээд энэ зэрэгээ хоошоо гаргаад өгч. Одоо эндээс яах гэсэн чинь бүгдээрээ нэг y-ийг олгож байгаа шүү дээ. Хоёр талаас нь l-ийн орхихоор y-ийн модуль нь тэнцүү y-ийн x квадрат нэмэх нь x хасах нэг. За энд бол модуль шаардлагагүй байна уу? Манайх y-г нь y-ийн зэрэгт маань угаасаа л тэгс гэсэн үг шүү дээ. За 68. Энэ дифференциал тэгшлийн ерөнхий шийдэг байна. За мөн бүгд хувьсгч ялгах аргаар тий нэг ижил хувьсгчудаа нэг талд нь ялгана. Тэгэхээр y-г ийшээ гарахаар үржүүлж шүү дээ. Y-ийн өвчин d-г dx-ийг ийшээ гарахаар 2x-ийн өвчин dx. За тэнгуут одоо бүгд хоёр талаас нь интеграл авч. Y-гээс интеграл авахаар y квадратыг авах нь 2. 2-ыг өвчин x-ээс интеграл авахаар зэрэндээ нэмээд тэрэнд авахд өгч. Тэгээд нэмэх нь c. За тэр хин шийдэгс учраас бүгдээрээ энэс y квадрат бол 2-оор үржүүлэхээр 2x квадрат гэх нь 2c. За 2c-г нь эсвэл ямар нэгэн c1 гээд сул тоо тавьсан гэж магадгүй шүү. За 69 төрөлхөн. За 69 нь болохоор яах юм гэж бидэрт нэг юм d-ийг хувахан dx нь гэд өгцөн. За тэгээд мөрийн маань энэ c-ийг таардаг. Тэгвэл энэ анхныхаа мөрийг олно гинэ. Тэгэхээр өөрөлдвөл d-ийг хувахан dx гэдэг маань уламжлална гэсэн үг тийм. Уламжлал авсан чинь sinus x-ээс sinus 3x гэжээ. Тэгээд энийг дайрдаг гэсэн. За тэгвэл энэ уламжлалын бол бүгд анхны функцийг үл эндээсээ их функц олно буюу интеграл авч. За эндээс интеграл авах гэсэн үг. Тэгэхээр sinus x-ээс интеграл авлаа. Хасах cosine x яадаг манай cosine x уламжлалт байна. Хасах sinus x гэдэг тийм. Хасах нь sinus x-ээс интеграл авахаар хасах cosinus 3x. Тэгээд бүгд нь x мөр коэффициент нь 3 бааз 3-1-ээр үржүүлж өгч. Нэмэх нь уламжлахад алгуулсан ч магадгүй нэг тотмол тоо юм. За яг л бүгд энэ чинь уламжлал авсан нь дараах нь уламжлал авахаас өмнө ямар байсан болчих тий. Тэгэхээр синусаас уламжлахаар хасах cosinus x тэгээд x коэффициент 3-д нь хуваагдагч. Яг л бүгд эндээс уламжлахаараа аргументаас нь уламжлал авахаар 3 гарч ирээд энэ хураагч гэсэн үг тий. Эсвэл орлуулах ашигсан ч болно шүү дээ. Тэгэхээр манай y маань хасах cosinus x хасахыг нэмэх 3-1-ийн урд нь тавилаа. Cosinus 3x нэмэх нь c. За тэгээ одоо тэгсэн чинь манай мөрийн маань энэ c-ийг дайрч гардаг гэсэн чинь бүгдээрээ y-ийн оронд бас 3-1-ийг тавилаа. x-ийн хооронд болохоор 3-п буюу 60 градусыг тавилаа. Cosinus 3-ыг үрчин 3-п. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэсэн чинь хасах 3-1 тэнцүү. За cosinus маань 60 градус тутах нь 2-1 гэдэг.
нэмэх нь 3-ны 1 өчний хэрэгсэл косинус 180 утга нь хасах 1. За эндээсээ цэг болохоор яах юм гэж бүгдээрээ энэ хасах 3-ны 1 энэ хоёр хураагчих юм байна. Хас 2-ны 1 нөгөө тишээ гарлаа нэмэх 2-ны 1. За тэгэхээр манай анхны их функц буюу нөгөө мөрийн маань юу гэсэн бэ гэсэн чинь энэ доотлолч y тэнцүү хасах косинус x дээр нэмэх нь 3-ны 1-ийг өрчих нь косинус 3x тэгээд нэмэх нь 2-ны 1 гэсэн ийм их функц байсан байна гэсэн үг. Болохоор энэ нэг шахааг 2 удаа орхиход 20 буусан тоог x сарамсргүй хувьсгчаас сонгоод магадлалын дархалтыг багаан диаграм бүжүүлсэн гинэ. Тэгэхээр юу гэхээр 2 удаа ороход 20 буусан тоог гэсэн. Тэгэхээр 20 огт буугаагүй бол магадлал нь 25-аас нэг нь 20 бууцсан бол 25-ны 12, хоёулаа 20 бууцсан бол 25-ны 4 гэдэг ингээд өгсөн юм байна. Тэгээ бүгдээ юу болох юм гэсэн чинь x нь 1-ээс их муу тэнцүү баг. Тэгэхээр 1-ээс их бахар энэ хоёрын магадлалыг нийлбэрийг олчихно шүү дээ. Тэгэхээр x нь 1-ээс их буй тэнцүү байх гэдэг маань 1 байх магадлал дээр 2 байх магадлалыг нэмээд өгчнө гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрыг нэмэхээр 25-ны 12 дээр нэмэх нь 25-ны 4. Тэгээд нэмэхээр 25-ны 16 болчихно. Эсвэл бүгд 1-ээс их байх нь бол гэхээр олон юм нэмэх гэдэг байвал энэ 3 маань нийлээд бүтэн магадлал нэг шүү дээ, тэ. 1-ээсээ энийг хасчвал бас энэ маань гараад ирнэ гэж болно шүү.